За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ season-ийн талаар ярилцсан. За season Forex market season гэж байгаа. Forex market маань дотроо 4 seasonтэй байдаг. За яагаад 4 seasonтэй байх ёстой вэ гэх юм бол мэдээж 1-ээс 5 дахьын хооронд 24 цагийн туршид Forex market маань зогсолтгүй хөдөлж датагаа зогсолтгүй оруулж шивж энэ хөдөлгөөнийг зогсолтгүй явуулсаар байх ёстой. Тэхийн тулд мэдээж яг цагийн хамаарлаараа дэлхий эргээд нэг газар өглөө болоод нэг газар орой болоод нэг газар ажил тараад нэг газар ажил эхэлж явах ёстой шүү дээ. Тийм учраас 4 seasonтэй байгаа юм байна. Тэгэхээр season-уудыг нийлбэл Сидней, Токио, Лондон, Нью-Йорк гэсэн 4 season байгаа. За ерөнхийдөө Сидней, Токио хоёрыг нь хамтд нь Азийн season гэж нэрлэдэг. Тэгээд Лондон, Нью-Йорк байна гэсэн. Окей. За тэгэхээр Сиднейс эхлэе. За Сиднейийн хувьд бол ер нь Сидней, Токио хоёулаа төстэй л дээ. Хоёулаа ерөнхийдөө хөдөлгөөн маш багатай, савлгаа маш багатай, волюм маш багатай гэж явдаг. Эдгээр хоёр season бол хоёулаа хоорондоо overlap хийх буюу нээлттэй байх үед нь хамтдаа нээлттэй байх үед байдаг. Тэгэхээр энэ хоёр season-ийн хувьд гэх юм бол ерөнхийдөө арилжаа хийхгүй байхыг зөвлөдөг. Ихэнх мэргэжлийн арилжаачид энэ хоёр season дээр арилжаа хийдэггүй. Яагаад вэ гэх юм бол савлгаа багатай, хөдөлгөөн маш багатай байдаг, волюм маш багатай байдаг учраас ерөнхийдөө бараг л хөдөлдөггүй гэж хэлчихэд гайхаад зүйл байхгүй гэсэн. Окей. Тэгэхээр Азийн season гэж ярьдаг энэ хоёр season дээр бол ер нь би ч сайн арилжаа хийдэггүй. Угаасаа л хөдөлгөөн багатай байдаг. Тийм учраас энэ хоёр дээр таачсан арилжаа хийж эрсдэлт битгий ороорой гэж зөвлөе. За түүний дараа бол энэ хоёр season дээр хамгийн хөдөлдөг байх боломжтой хослол. За яг үнэхээр хөдлөлөө гэж бодоход хамгийн хөдөлдөг байх боломжтой хослол гэх юм бол яг Сиднейн season дээр гэх юм бол Ауди байгаа, NZD байгаа. Австрал доллар, тэгээд Нью Зеланд доллар хоёр байх. За яг Токиогийн season дээр гэх юм бол мэдээж JPY л байгаа. За JPY-тай хослол бүгд байгаа. Тэр дундаа Pound JPY бол хамгийн хөдөлдөг. USD JPY бас хөдөлгөөд байдаг. Гэхдээ ер нь бол яг арилжаа их төвшөнд бол хөдөлгөөн бараг хийдэггүй дээ. За түүний дараа бол London season орж иж байна. London season бол харин өөр. London season-ыг бол ерөөхдөө хамгийн идэвхтэй season гэж ярьдаг. Хамгийн идэвхтэй season гэж ярихаас гадна зарим тохиолдолд Лондон өөрийг нь Forex-ийн capital гэж ярих тохиолдол байдаг шүү. Ер нь бол. За тэгэхээр яагаад вэ гэх юм бол бүтэн өдрийн 24 цагийн нийт волюмыг 100% гэж үзвэл 35-аас 40% дангаараа Лондон season дээр явагддаг, хийгддэг гэж үздэг. За тэгэхээр Лондон season өөрөө Нью-Йорк seasonтэй overlap хийдэг буюу хамтдаа нээлттэй байдаг цаг хугацаа байдаг. Энэ цаг хугацаа нь бол хамгийн оргил цаг хугацаа гэж үзэгддэг. Энэ цаг хугацаанд маш өндөр волюмтэй, маш өндөр савлгаатай байдаг гэж үздэг. За тэгээ Лондон season-ийн хувьд бол мэдээж 40% волюмыг дангаараа авч явж байгаа учраас хамгийн идэвхтэй, хамгийн өндөр хөдөлгөөнтэй, хамгийн өндөр волюмтай цаг гэж явдаг. Тэгэхээр арилжахад бол хамгийн таатай цаг. Тэгээ USD-тэй хослолууд болон Pound, Yen ер нь бол ямар ч хослолыг Лондон дээр арилжахад хамгийн таатай гэж үздэг. Гэхдээ тэр дундаас хамгийн их арилждаг нь мэдээж Euro USD байдаг. За дараачих нь бол Нью-Йорк season байгаа. Нью-Йоркийн season дээр бол за ерөөхдөө бас хамгийн савлгаатай season гэж хэлэгддэг. За Нью-Йорк season-ийн хувьд бол нөгөө Америкийн нэгдсэн улсын долларын economic data-нууд буюу эдийн засгийн мэдээллүүд нь хамгийн ихээр гардаг цаг нь байгаа. За тэгэхээр Нью-Йоркийн season дээр CPI, NFP гэх мэт хамгийн том мэдээ, помп гэх мэт мэдээг бол гардаг байгаа. Тэгэхээр энэ economic data-нууд нь өөрөө энэ season-ыг хамгийн савлгаатай season болгож өгдөг гэж ойлгож байна. Нөгөө талаар бас Лондонтой overlap хийдэг учраас хамгийн буцалсан тэр оргил үед дээр Нью-Йорк season таардаг. Тэгэхээр миний хувьд бол аль season дээр арилжах хэрэгтэй вэ гэх юм бол Нью-Йорк, Лондон гэж хэлнэ. Нью-Йорк, Лондон хоёр дээр бол заавал арилжах хэрэгтэй. За тэгээд ер нь бол хэдээс хэдийн хооронд арилжах хэрэгтэй юм гэх юм бол Лондон нээхээс 2 цагийн өмнө арилж байгаа эхлүүлээд тэгээд Нью-Йорк, Лондон хоёрын overlap дуусах буюу Лондон хаах хүртэл арилжахад хангалттай. Яагаад Лондон хаах хүртэл арилжахад хангалттай гэж хэлж ийм тэгэхээр Лондон, Нью-Йорк хоёрын overlap цаг дуусахад ерөөхдөө Нью-Йоркийн үлдсэн байгаа цагуудад волюм багаар багассаар байдаг. Хөдөлгөөн багаар багассаар байдаг гэсэн. За тэгээд харин яагаад Лондон нээхээс 2 цагийн өмнө эхлэх ёстой вэ гэх юм бол ер нь pre цаг гэж байдаг. Pre London цаг гэж байгаа. Pre London цаг гэдэг маань ерөөхдөө Лондон нээхээс 2 цагийн өмнөх эхэлдэг цаг байгаа. Лондон нээхээс 2 цагийн өмнөх цагийг pre London цаг гэж нэрлэдэг. Энэ pre London цагийн туршид бол ерөөхдөө Лондонгийн нийт волюмыг 100% гэж авч үзвэл 70% нь дангаараа pre London цаг дээр явагддаг. Тийм учраас асар хүчтэй цаг уусаа тий. Тэгэхээр pre London цагаас эхлээд Лондон хаах цаг хүртэл pre London цаг, Лондонгийн цаг,
Лондон, Нью-Йоркийн overlap цагуудыг оруулаад хамгийн хүчрэг, хамгийн оройн цагууд дээр нь арилжах хэрэгтэй гэж би зөвлөнө. Окей. За тэрнээс хойш цагууд дээр бол ерөөхдөө яг волюм багасаад явчихж байгаа учраас тэр цагууд дээр бол арилжаад авах шаардлага бараг байхгүй. За ийм байна. Тэгэхээр Forex market-ийн season-ууд бас season-ууд дээр арилжих цагууд маш чухал шүү. Бид нэр дээр анхаарал зөвлөе. Тэгээ бүгдэнд амжилт хүсье. Удахгүй дараагийнхаа чигээр уулзъя.